Зя сайн байцгаана уу сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. Шинэхэн бичлэгээрээ уулзаж байгаадаа үнэхээр их баяртай байна. Энэ удаагийн бичлэгээрээ бид та бүхэндээ 1990 оны ихэнх үеэс 2000 он гартал Монголд нийгэм шилжилтийн үе буюу соц нийгэм задран унснаас монголчууд бүгд л хөл хөлөө олох гэж ёстой л дээр дооргүй суух суудал гүүх гүйдлээ олохгүй байсан үед нарны биш нарсны амьдралд юу болж байсан тухай тухайн үеийн хоригдлууд ямар хөө цаг үе хэцүү давааг туулж гарсан тухай уншиж хүрэхээр бэлтгэлээ. Бичлэг эхлэхийн өмнө сонсогчид маань YouTube суугаа subscribe хийгээвэл subscribe хийгээд мөн бичлэг дээр лайк дараад комент бичээд үзэхээ битгий мартаарай гэж хүсье. Нэрээ манай сувгийн сонсогчдын 89.9% нь subscribe дараагүйгээр бичлэгээ үздэгэ гэдэг мэдээллийг бид рүү олж харлаа л да. Тийм болохоор сонсогчд маань хэрвээ энэ бичлэгийг үзэж байгаа subscribe дараад илүү олон бичлэгийг хамтдаа үзье гэж уриалмаар байна. За ингээд олон давуугүйгээр бүгдээр хамтдаа бичлэг рүүгээ орцгоё. 1991 оны 8 дугаар сар. Хоригдлуудын хоолны дэглэмийг хасаж өдөрт ганцхан хоолтой болгов. Хоолч гэжтэй зэхээсэн ус шил. Засаг нормын далхнаас нь ч бас журамлахаа мартсангүй. Хорвоог ходоод ороо туулна гэж итгэж явсан хоригдлуудын сэтгэл маш ихээр зочирдлоо. Одоо бидний амьдралаар дахин тоглохгүй байхаа гэж найдаж байтал засгийн газрын хоригдол 5 зардлаа өөрөө даана гэсэн тогтоол гарч сэтгэлийн тэнхээгүй хоригдлуудыг өхөл бодхоос өөр аргагүй байдалд хүргэсэн билээ. Хоригдлуудыг шууд бусаар өхөлд хүргэж байснаа эрх мэдэлтнүүд яахан мэдэх вүлээ дээ. Майнтын хорих ангид нэгэн казакер тураалаар чад хийсэн анхны ялтан болсон юм. Тус хорихын эмч ялтан энэ жингийн алдагдал гэдэг өвчний улмаас нас нөхцөө гэсэн онож тавьж 13-ын ингэрлүү эцсийн замд нь үдсэн юм. Муу хүний өхөл бямбад гихчээр бямб гарагт өгсөн бузартай этгээдийн араас үе олон ялтан чад хийнэ гэж хинж төсөөлсөнгүй. Хоригдлуудын байрыг дулаалах тухай асуудал ерд өөж хөндөгдөж яригдсангүй. Энэ сэдвээр санаан зовж өвлийг даарахгүй давчих юмсан гэж бодсон нэгэн ялтан шийд гаргачихдаг эрх мэдэл бүхий албан хаагчаас энэ талаар асуухад чи хоригдлуудын хангалтын тухай ямар нэгэн гомдол санал битгий тавь. Нарны дэлгүүрийн лангуун дээр бор давс гоймонгоос өөр нүдэн торох зүйл үгүй болчиход байхад юуны чинь хүн алж хүрээ талсан гэмт хэрэгтнүүдийн төлөө санаа зовох мантай. Би хүртэл хэдэн хүүхдүүдэд үлсгэхгүй өвлийг дагуулах гэж тамаа цайж явна. Тэгээд ч хариуцлага ярих дарга нэгч байхгүй. Та нараа тавилан даал гомд гэж хэлээд энэж байлаа. Тэр намаар шинээр ирсэн хоригдлуудад часуулан өнгөтэй хүнжил тавьж өглөө. Цагийн аяс чангарч юугүй өвөл болов. Хорих байрны цонх шилгүй учраас амьд амтан догтхын эцэсгүй хүйтэн байсан учраас хоригдлууд зузаасан гуцныхаа эсхийнээс илүү ичлэн цонхоо битүүлж авчээ. Нийтийн байр таазныхаа голд 60 лампын ганцхан ширхэг чийдэнтэй. Тэр ламп шатвал олон хоногоор харанхуй орчинд амьдрна. Майнтын хорихын хоригдлуудад дарамт ингээд дуусхор болохгүй. Энэ хэцүү цаг үед дайны хажуугаар дажин гэгчээр хоёгууд ялтанг тамлан зовоох асуудал хэрэгс гидэрч байсан юм. Албан хаагчид арх усныхаа байрыг ялтан зодож тэмдэглэдэг байлаа. Хонх дуугаргаж хоригдлуудыг тооны талбайд суулгаад нүдэндээ муухай харагдсан ялтанг жижүүрийн барин тууж аваачаад бүх хувцсыг нь тайлан чармаа нүцгэлж байгаад л тоосыг нь гөвж өгдөг байв. Зодуулахгүй гэж өөрийгөө хамгаалах арга хайсан ялтны гарыг партай холбон гавлаж байгаад л яснаас нь махыг нь салтал борооход. Форпёр тандаж гомдол мэдүүлсэн ялтанг дахин хил ам датлахгүй болтол нь ахаа баяа болгоно. Албан хаагчдын зүгээс яриа хийх бүртээ ер зөвгөнсөн юм шиг та нарын ихэнх удахгүй турж өгөж хацаг найзынхаа араас 13-ын ингэрлүү явна гэж харааж зүгхэн. Өхөл зүгэнсэн юм шиг хангалтанд өгсөн улаан хүнжлөөр нь нүцгэн биеэ ороосон хоригдлууд их олон үзэгдэх болж жорлонгийн дэргэдэг хогийн цэгэн дээр хувхаа яс нүдэж төмсний хайлс лаазанд хийгээд шарж иддэг хүн сүрэг бий болсон билээ. Эдгээр хүн сүргийг нинжа хэмээн нэр идэх болов. Халахын шурамд нөлөө бүхий Хинтээ аймгийн Харьяад Дамбын од хэмээх ир жорлонд бие засаад сууж байжээ. Тэгтэл доор нь хүн явах шиг чимээ гарахаар нь сандран хартал нэгэн нинжа төмөр утсаар хавчар хийчихсэн төмсний хайс түүж яваа харагдав. Дамбын од ихэд гайхаж "Хөөе чи, өмхийн нүхнээсээ хурдан гар. Хүн гэдэг нэрээ бодооч.
Гэхэд нөгөө нинжа од та тайван суугаад наана ба. Би танд саад хүнд өгье гэж бодож байна. Шоронгийн өгсөн хоол нь задахгүй байсаар турж өгөх гэж байгаа намайг та сургаад жаагсан билээ дээ. Мөр мөрөөрөө л явъя. Гэж Хэв нэг хэлээд төмөснөөхөө хальсыг түүх ажилдаа шуурхайлан орсон гэдэг. Нинжа нар хог ухаж ходоод цадхах яс төмөсний хальс олдохгүй болохоор нүдэнд харагдсан нох муур тагта болжмор гих амьтдыг хаа таарсан газараа барин авч алж иддэг байлаа. Улаанбаатар хотын харьяад хоригдол Батбаатар муур хожтой болдлоо муур алж идсэн нэгэн. Тэрбэр нэг удаа нохой чулуу шатаадаг бааюуны гал дээр муура шууд шидэж орхижээ. Тэрний энэ үйлдэлийг хоригдлууд зогсоох гэтэл Батбаатар та нарыг над руу ойртох юм бол би гал руу шууд л өсөрчихнэ шүү. Миний өвнөөс та нар өлсөж өгөхгүй үстэй. Өлсөд байна гэж хэлээд галж шарсан муура түүхийгээр нь шахуу гаргаж ирээд өснөөстэй нь хольж гутгаж байгаад зулгаадаг байсан. Эннээс хойш Батбаатарыг хинж хориглоогүй бөгөөд муур шарж эзнийхээ хүчинд их өлсгөлөнг даван туулж чадсан нэгэндээ. Өдгөө Улаанбаатар хотод Есүс Христийн пастор болоод тунжигд ажгүй яваад уулддаг юм билээ. Олон жил шоронгоор явсан бүндгэр хожид буян дэлгэр албан хаагчдтай байнга жавж зулгааж шудраг эсний тэмцэлхэн. Албан хаагчид хоригдлуудыг уриалж хоолны хэрүүл хийлээ гэж буян дэлгэрийг өг дуурахгүй болтол нь бороохойдон сахилгад хорин турааж алснаар идэх хоолныхоо төлөө хил ам дадлах зоригтой ялтан үгүй болсон билээ. Халахын шоронгийн цуутай овгоор лусан дөржийн даваа баатар ахлах тогоочийн заалтыг гартаа авснаар хоолны чанар сайжирч хоригдол турж өгөх асуудал нэг хэсэгтээ зогссон байлаа. Нэр нөлөөтэй хоригдлын үг албан хаагчдыг хөдөлгөөнд оруулж засангийнханд прокуророос илүү нөлөө болдгийг хүн бүхэн яахан мэдэх вүлээ. Мэнтийн хорих ангийн эрх мэдэлтэй дарганаар жингийн алдагдалд орж нас барсан хоригдлуудаа хадгалах байргүй сандарч арга ядаад моорог бариулжээ. Шинэ бүтээн байгуулалт хийж гисэн юм шиг тэрүүгээрээ ихэд баярхан хөөрцөглөж байгааг харсан хоригдлууд албан хаагчдын өөдөө санал гомдлоо чөлөөтэй хэлэх эрх байхгүй ч сэтгэл дотроо хорсон зөв үзэж байлаа. Хоригдол хүн үхэхэд нохоо өгсний дайтайж зочирдгоо байж албан хаагчид хоригдлын үхлийг байх ёстой асуудал хэмээн боддог болов. Нас барсан ялтныг морин тэргэнд ажиж аваачаад өнгөцгөн нүх хүүхэн болоод л гүйцээ. Энийг тэд далд оруулах гэж нэрлэн инээлдэн буу халцгаадаг байж үлээ. Ганцхан жилийн ялтай хоригдол майнтад очиод хүн амны хэрэгтэн мэд нас барж цаазлуулдаг байлаа. Хорих ангиуд өхлийн архив болчихсон энэ хэцүү цаг үед нэг жирийн хорих ялтай нэгэн хоригдол ар гэрийнхээ хүмүүст хандаж би 6 сарын дараа хүнээр өргүүлчихсэн хэлхээтэй арга ясуулаад та нар дээр очиход битгий гайхаарэ. Шоронд орсон хүн амьд явах ямар ч бадлахаагүй болчихдаг юм байна. Энд хоригдож хоригдлууд турж өгөх тавиланга хүлээж байдгаа гэж бичсэн захаа сонинд гарч байлаа. 1996 оны 1-р сарын 5-нд Авдрамтын хориход 403 дугаар ангийн гяндангаас он саюултай гэмт хэрэгтэн онгорхой хожид Чулуунбаатар болон 25 жилийн ялтан лавх сүрэн төр догдох нар 6 хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөгөөд оргож ард түмний сэтгэл санаа хэртгийлгсэн билээ. Улс орныг зочролсон энэ аимшигт үйлдэл ерөнхий сайд асан жасраагийн сонорт хүрснээр бөөн асуудал дэгдэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дээд удирдлагыг бүрэн бүрэлдэхүүнээр нь өөрчилсөн юм. Эрүүгэн цагдаагийн газрын даргын албыг хашиж байсан хурандаа ил гарамжилт генерал цол олгож шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар дохон томилсон бөгөөд хорих ял идлүүлэх газрын даргаар ил санжаа зураг ажиллуулахар болов. Ийхүү олон мянган хоригдол зудан дуруудаж байгаа маш их яарч байсан үед энэ хоёр эрхэм дөрөв харшууснараа их өлсгөлэн хохирол багтаагаар туулах үүд хаалга нэгдсэн юм. Тэр хоёр хорих ангиудаар сард 2 удаа зочилж асуудлыг газар дээр нь шийддэг байлаа. Нэг удаа баг тушаалтны албан хаагч ялтнуудын амьдардаг байрны халаалтын парыг бодож байхад гарамжил санжаа сүрэн хоёр орж ирээд чи энэ парыг яагаад өөрөө бодож байгаа юм? Хоёрдугаарт энэ будгаа хаанаас авсан бэ гэж асуухад албан хаагч би энэ будгийг хувьяасаа илүүчилж авч ирсэн юм а гэж хэлжээ. Дарганаар ихэд урамшин пар бодож байсан албан хаагчийг газар дээр нь хүний төлөө сэтгэлээсээ шудраг ажиллаж байна гэж сайшаагаад хошууч цолоор хөхүүлэн шагнаж байлаа. Мэнтийн хорих анги бөөсөндөө баригдаад байхад санжаа сүрэн
Гарамжил хоёр бүх хоригдлын хувцсыг бензинээр угаалгаж байлаа. Нэг л шүдэнц зурвал хориг анги бүхэлдээ дэлбэрэх байсан юм. Ийм зөрөгтэй алхам хийсний хүчинд хоригдлууд бөөс хамуунаас салж үлээ. Хурандаа Санжаа сүрэн хорихын байранд ороод ирэхэд нэгэн ялдан ээжийнх нь би муу байгаа гэсэн цахилгааныг үзүүллээ. Санжаа сүрэн уг дуугийн үзэг гаргаж ирээд хорихыг арагш нь харуулan дээр нь өргөдлийг зохон чөлөө олгожээ. Хоригдол залуу чөлөөгөөр гэртээ очиж ээжигээ харж байгаад бурхны оронд илгээгээд эргэн ирсэн юм. Тэрээр хэрвээ надад хурандаа Санжаа сүрэн итгэж чөлөө олгоогүй бол би оройд ол оргох байсан юм. Тэр итгэлийн хариу болгож дахин шоронд орохгүй гэсэн амандаа хүрч өдгөө наран туул зах дээр тэргээ түрээд сонгонуулж яваа билээ. Гарамжил Санжаа сүрэн хоёр хоригдлуудын эргэлтийг чөлөөтэй болгож хоолнд нь ихээхэн анхаарч ирсэн юм. Хоолны амт чанар муу байгаа хорих ангиуд дээр гинтийн шалгалт хийж албан хаагчдад хариуцлага тооцдог. Ил Гарамжил Санжаа сүрэн хоёр албан хаагчдад та нар хоригдлуудыг хүн талаас л хар. Хүн ямар хоол идэх ёстой, ямар байранд ажиллаж амьдрах ёстойг л шийд. Та нар төрийн зэрлэл хүлээсэн ялтныг дахин яллаж болохгүй гэдэг байв. Зарим нэг хорихын даргад нохойж тоож долоохгүй өмхирцэн адууны гидсээр бантан хүртэл амсахыг санал болгодог байлаа. Хүнд хизүү цаг үед хүлээлт өсөглөн тунд эрхийг хасуулан яваа хоригдлууд өглөлийн архи болсон шоронгоос амьд гарахад тусалсан Гарамжил Санжаа сүрэн хоёрыг хизээж муулж байгаагүй юм да. Өдгөөч гисэн тэр хоёрыг загалмайсан эцэг хэмээн ярьцгааж засанд ийм хүмүүс төртлөө 100 жил болно гэцгээдэг билээ. Хорихын ажилтан гэхээр л Ийхогийн гамба, домбор давг шиг хоригдол яргалах доонтой төржгсөн гаж хүмүүс байдаг юм биш. Нэгч гисэн хоригдлыг наранд гаргаж гэрэл гэгээтэй амьдралтай золгуулчих юмсан гэж цаг үргэлж хүний сайн сайхны төлөө зүтгэж явдаг өөдрөг сэтгэлтэй албан хаагчид олон бий. Хорих 409 дугаар ангийн нийгмийн ажилтан Дид Хурандаа инх төвшин, 419 дугаар ангийн хошууж Саран Туяа, 415 дугаар ангийн Ахмад Оргилма, Одхон Чимэг, 403 дугаар ангийн Дид Хурандаа Ган болдгээд хоригдлуудын хүндлэлийг хүлээж ажилдаа шудраг ханддаг албан хаагчид цөөнгүй л бий. Хоригдлууд тураалаар ядарч туйлдаад өгөж байсан хүнд хэцүү цаг үед миний энэ дээр дурдсан хүмүүс шиг ажтангууд олон байсан тул хууль бусаар нөгөө ертөнц рүү явж байх үе түмэн ялданг өглөөс булааж нард хорвоод авч үлдэж чадсан билээ. Бурхан багш нэгэнтээ хүсэл мөрөөдлөө гээсэн хүний хүн чанар доошилдгоо гэж тодорхойлсон байдаг юм. Хорих ял идэлн гэдэг чинь ийм л хатуу хөтөө байдаг юм шүү дээ. Сайны хажуугаар саар зүйл заавал дагалдаж байдаг. Нэр алдарт дуртай, буруу сэтгэлгээтэй, өөрөөсөө илүү гавьяатай хүн байлгах дургүй, хар бодолтой зарим нэгэн явуургүй дарга нар хориг байгууллагын дотоод асуудлыг шинчилж, хүлээсэн ажилдаа амжилт гаргасан Гарамжил Санжаа сүрэн хоёрт ихэд атаархаж ажлаас нь зайлуулаад зогсохгүй. Шоронд хорих оролдлого хүртэл зохион байгуулсан билээ. Зориг агсны хөнөөсөн хэрэг зэжиглэгдэн баригдаж хэлсээр хилмигдэн дарчлан зовссон Дамирингийн инх хоёрыг Санжаа сүрэн энэ хүн гэмт хэрэг үйлдээгүй. Та нараа гин буруугүй хүнийг хилмигдүүлж байна гэж шудраг эсийг эрхэмлэж өмгөөлснийхөө төлөө 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж шоронд хоригдож өөрөө хилмигдэж байсан. Ирэх мэдлэлтнүүд Санжаа сүрэнгээ шоронд хороод багтаав нь ханахгүй амийг нь авч одохоор зэхэж байлаа. Санжаа сүрэнг мөрдөнд цагдан хоригдохоор очихт нь тусгайлан өрөө бэлдэж тагнуулын ажилтан хоёр залууг гэмт хэрэгтэн мэдээр зүсийг нь хувиргаад оруулчихсан байсан гэд бодолтой. Хурандаа Санжаа сүрэн тагнуулын ерөнхий газрын дарга байсан учраас энэ бүгдийг гадарлан би энэ залуустай хамт хизээж нэг дор орохгүй. Та нарын намайг устгах гэсэн бохир заван үйлдэлийг би сайн мэдэж байна. Намайг эмнэлэгт хэвдэх шаардлагатай гэсэн эмчийн тодорхойлолт энэ байна. Гэж тэмцэл явуулсныхаа хүчинд алуурчны өрөөнд оролгүй амьд үлдэж чадсан юм. Тэрнийг шоронд ороход хоригдол бүхэн өнгөтэй өөдтэйгөө сарваж сэтгэл санааг нь өргөх гэж дуу шүлэг хүртэл зориулан бийжиж байснаас үзвэл аргагүй л буянтай хүн байсан тодорхой юм. 2007 онд Авдрантын онцгой бижигдсэн бичвэрээс уншиж хүрэглээ. Энэ хүрээд бидний өнөөдрийн та бүхэндээ бэлтгэсэн бичлэг маань өндөрлөж байна. Энэ хүртэл бичлэгтэйгээ хамт байсан танд үнэхээр их баярлалаа.
Хэрэв бичлэг таалагдсан бол бичлэг дээр лайк дарж комент бичгээ битгий мартаарай.